Улаанбаатар хотод 11 цаг болжээ. Онлайн хичээл эхлэхэд бэлэн болсон байна. Нийслэл хотод байрлах Оросын соёл шинжлэх ухааны төвийн танхимд багш төслийг хэрэгжүүлэгчид суудлаа эзэлсэн байна. Харин тэдэнтэй холбогдохоор нийслэлээс 1600 км-ийн зайд орших Ховд аймгийн дунд сургуулийн хичээлийн танхимд орос хэл сурах сонирхолтой сурагчид болон аймгийн удирдлагууд цугларчээ. Гадаас он байгуулагдсан одоогоор 900 гаруй хүмүүстээ 64 хүн багш сургууль бүртгэгчид ажилладаг. Тэм сургуулиараа тооцлынхаа манай сургуульд хэдтэй орос хэлний 3 багш мэргэжилтэнд ажиллаж байсан төвхтэй сургууль байгаамаа. Ийхүү өнөөдөр нээлттэй хийсэн орос хэлний цахим сургаалт төслийн анхны танилцуулга хичээл эхэллээ. Шилдэг мэргэжилтэн багш нарыг хөдөөгийн сурагчдад ойртуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг мэдээллийн технологийн чадамжийг дэвшлүүлэх үндэсний төв гаргасан байна. Энэ өөрөө маш өндөр технологийн төхөөрөмж байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол ямар нэгэн одоо гацалт үүсгэж байдаг юм эсвэл дууд дурс одоо буруу явах ч байдаг юм уу, унах ч байдаг юм ийм зүйл ерөөсөй гарахгүй. Тэгэхээр зэрэг одоо ерөөсөө л дэлгэцээр л харж байгаа болохоос биш яг л нэг ангид багш нь самбарынхаа өмнө зогсож байгаа юм битэр хичээл заах. Харин хичээлийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн багш нар болон Москвагаас өргөцсөн мэргэжилтнүүд заах юм а. Эхний удаагийн цахим уулзалтаар тэд сургалтын хөтөлбөр, түүний давтамж, ашиглах сурах бичгийн талаар хэлэлцлээ. Оросын талаас өөрсдийн сургалтад ашигладаг ном тохиомлын дагуу 50-60 цагийн хичээлийг 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар явуулах саналаа хэлсэн. Мөн Монголын дунд сургуулиудад ашиглагддаг орос хэлний сурах бичгийн дагуу хичээлийг явуулж, сурагчдыг элсэлтэн шалгалтанд бэлтгэх боломж бий. Онлайн орос хэлний хичээл Оросын холбооны улсад боловсрол эзэмших, ирээдүйн хүчнүүдийг бий болгох эхний алхам болох ёстойг тэд хэллээ. Мы надеемся, что этот проект поможет. Ингээд энэ төсөл амжилттай хэрэгжснээр Оросын холбооны улсад суралцах, орос хэл сурах сонирхолтой хүүхэд залуучуудад тус дэмжлэг болно гэдэгт итгэж байна. 2014 онд манай улсаас 300 гаруй оюутан Оросын холбооны улсад тэтгэлгээр суралцах эрх авсан юм а. Энэ жилийн тэтгэлэгт оюутны сонгон шалгаруулалт 3 сард эхлэн. Тиймээс цахим хичээлээр шалгалтанд бэлтгэхээс эхлээд шалгалтын 5 бүрдүүлбэл шаардлагатай бичиг баримт гээд бүхэл мэдээллийг цаг алдалгүй хөдөө нутгийн сурагчдад хүргэнэ. Ийхүү эхний цахим анги Монголын баруун хязгаар Ховд аймгаас эхэлж байгаа бол төслийн дагуу цаашид үлдсэн 20 аймагтай холбогдохоор төлөвлөжээ. Солонгон их билегийн цагт мэдээллээ.